За тэгэхээр энэ ингээд давхардахгүй энэ бүх зүйлүүдийг нь би ойлгочлоо. Энэ дээр одоо нэг хувь хүний нууцын асуудал байх уу? Одоо жишээлхэд нэг хүний газар ингээд нэг байр захиалцсан тэрийг нь одоо бас ингээд хин дуртай нь ороод үзэх боломжгүй ч юм уу нэг тэр асуудлыг зохицуулах бас энэ чинь нэг эмзэгэл асуудлын нэг л дээ. За сайн зэрэг гişin микрофоныг өгье. Маш чухал асуулт байна. Гэхдээ энэ зөвхөн одондоо гişүнэ эрхийн төлөвлөл нээлттэй байх юм. Өөрөөр хэлэх юм бол яг сайн зориг гэдэг нэр гарч ирэхгүй. Тэр 9 дот нөгөө өмнөх жишээг л ярив. 20 айлтай тэр нэг орцтой орон сууцны 9 дот дээр би захиалга өгсөн бол захиалгатай л гэдэг эрхийн төлөвлөл гарна. Эсвэл банкны процент байна гэдэг. Ийм нэг одоо нэхэмжлийн шаардлагууд байгаа гэдэг ч юм уу ингээ эрхийн төлөв гарна гэхээс биш яг сайн зориг пүрэв жовын сайн зориг ч гэдэг юм уу одоо яг те салдангийн одон туяа гэдэг нэр бол гарахгүй хоёлаа ярьж ирсэн ийм зүйлүүд нь бол нээлттэй байхгүй л гэдгийг л